Хорвоо дэлхийн үзэсгэлэнтэй байдаг ч бүх газар халуун орны ширэнгэн ойшиг биш, харин янз бүрийн экосистемтэй байдагт оршдог. Тэрхүү газар орон бүхэн өөрийн гисэн эзэн савдгууттай бөгөөд тэнд гариг дэлхийн биологийн олон янз байдлын нэгэн хэсгийг төлөөлдөг. Энэ сүлдэж мөн тоо томшгүй олон амьд байтуй. Тэд энэ орчиндөө зоргоорон амьдарч бусад газрын амьтдаас ялгагдах супер хүч чадалтай эртдэг. Тиймээс л судлах ёстой олон зүйлс энд байгаа хэрэг шүү дээ. Гурван багийн гишүүд энэ хэд хоногт олон 10 амьд биет цуглуулжээ. Цөлийн амьдралын талаар урдчилсан ойлголттой болсон тэд одоо албан ёсоор судалгааны ажилдаа оров. Баг бүр тус тусдаа шоргоолж, карабид цох, сохор хар сэлтэд анхаарал төвлөрүүлж, гүнзгий судалгаа хийснээр цөлийн орчинд дасан зохицсон тэдгээр шавжнуудын сонирхолтой амьдрал, далд нууц, орчны нөлөөг судлахыг хичээсэн. Нүдэнд гэрэлтсэн ажигч гярхай хүүхдүүдэд зориулаад бид хүн бүхний мэддэг мөртлөө мэддэггүй ховын нууц олонтой энэ гурван төрлийн шавжийг судалгаандаа сонгож авсан. Бутны шоргоолжуудын бэйн жижиг ч гэсэн маш их авгаалжтай. Нийгмийн байгуулалтыг санагдуулам зохион байгуулалттай супер шавж юм. Тэдний дэг журам зан авирын онцлог нь хүүхдүүдийн сониучрахлыг төрүүлнэ. Сүлд хамгийн түгээмэл тааралддаг нь тайпун цох байдаг. Энэ төрлийн цох нь хар өнгөтэй, төдийлөн анзаарагдамгүй байдаг ч онцгой шинж байгаа. Энэ хорхоог манайханд бол сохор хар гэдэг астрономич гэж хэлж болохоор шавж тэднэр амьтдын ялгцсаар хоолдог мөртлөө элсэн сүлд ерөөсөө зүгөө алддаггүй. Эдгээр нь хүүхдүүдийн анхаарлыг ихээхэн татдаг. Цохнууд ер нь ямар олон дуртай вэ? Энд шоргоолж олон байна. Тэд хэрхэн хоорондоо ойлголцдог гэж та нар бодож байна? Та нар сохор хар яаж замаа мэдэрч мөн өөрийнхөө малтаад орхисон өмнөх нөхөө яаж олдог гэж бодож байна? Кэлцүүлгийн үеэр багийн гишүүд судалгааны сэдвийнхээ чиглэл, туршилт, нотлогооны аргын талаар урамтай халуун яраа өрнүүллээ. Эцэст нь 3 баг тус тусдаа судалгааны төлөвлөгөө гаргажээ. Ингээд судалгаа албан ёсоор эхэллээ. Бутны шоргоолжны группийн судалгаа нь шоргоолжны феромонуудын талаарх ойлголтоос эхлэв. Феромон нь шавжнаас ялгардаг төрөл бүрийн ялгадсан дах химийн бодис бөгөөд ижил төрлийнхнийхөө зан байдал физиологид нөлөөлдөг. Шоргоолжнууд феромоноор замаан олж харилцдаг. Хүүхдүүдийн анхны даалгавар болох туршилт нь шоргоолжнууд өөрийнхөө ойролцоо хоол идэвхтэй хэрхэн сонгож байгааг ажиглах байлаа. Сино цагаан ардаа шоргоолжнууд эдгээрийг илрүүлэхэд хэрэг цаг зарцуулж байна. За энэ чихэр Шоргоолжнууд чихрийг олчихлоо. Чихрийг 58 секундэд олсон. Харин зарцааг 1 минут 7 секундэд олсон. Жимсийг бол 1 минут 20 секундэд олсон. Дараа навчийг 1 минут 28 секундэд олсон. Хардаа чихрийг аваад нөхрүүгөө явлаа. Шоргоолж хоорондоо таарлах үедээ яах вэ? Тэр тэмдрүүлээ хөдөлгөж байна. Тэмдрүүлээ шүргүүлэх нь тэдний хоорондоо харилцах нэг арга тийм ээ. Тэд замдаа феромоно үлдээж хаана идэж байгааг мэдээлдэг. Үүнийхэн дагуу бусд нь очиж идшээ зөөвөрлөдөг юм байна. Бутны шоргоолжны групп судалгаа хийж байх хооронд цохны группч мөн ажлаа эхлүүллээ. Хоёр дахийг нь хаанаас олсон? Модны мөчөрдороос. Тэд цөлийн бүсдэх янз бүрийн карабид цохнуудын нийтлэг шинжийг судалжээ. Өнөөдөр тэдний ажиглаж олж мэдсэн эхний зүйл бол цох хорхоон байршил хөдөлгөөн юм. Одоо та нар хайрцагт байгаа цох хорхоог хардаа. Анзаарахтаа содон юм байна уу? Бүгд хар өнгөтэй юм байна. Яагаад бүр хар өнгөтэй байдгийг мэдэх үү? Учир нь харанхууд харагдахгүй тулд хар өнгөтэй байдаг. Цогч гэсэн өөрийгөө хамгаалах ёстой. Тэгэхгүй бол дайсандаа амархан баригдана. Багийн гишүүд карабид цохнуудаас урт хөлт цохны хойд хөл яагаад бусдынхаасаа илүү урт байгаа талаар ярилцав. хөл нь ийм урт байдаг нь ямар учиртай бол? Эсний гадаргуу маш халуун шүү дээ. Урт хөлтэй байх нь гүйхэд хялбар халуун эснээс өөрийгөө бас хамгаалчих нь. Өндөрт байснаар халуун гадаргуунаас өөрийгөө хамгаалж чадах байхаа. Хөл нь биеэ илүү өндөрт өргөж чадна тийм үү? Зөв. Ингэж байж өөрийгөө элсэн түлэгдэхээс сэргээлэн тийм үү? Зөв. За хардаа энэ бол амьтдын байгалийн өгөгдөл. За сайн байна. Та хоёр мундаг байна. Цохны групп туршилтандан улаарч байх үед
цохор харын судалгааны хэсэг туршилтын материалаа хайж олохоор чамдаж байв. Тэдний туршилт шөнийн цагаар хийгдэх болно. Сүүлийн хэдэн өдрийн цуглуулга дотор сохор хар байхгүй тул өнөө ороод олж авахгүй бол туршилт зогсоход хүрнэ. Тэдний шаргуу хөдөлмөр үр дүнгийн өгч бараг өдөржин хайсны эцэст нэг сохор хар олж авчээ. Үдшийн бүрий боллоо. Сохор харын багийнханч судалгаагаа эхлүүллээ. Тэдний анхны туршилт нь энэ хорхойг амьтны ялгадсаар аргалын бөмбөг хэрхэн хийдгийг ажиглах явдал байв. Бүх зүйл бэлэн болсны дараа багийн гишүүд анхааралтай харж суулаа. Яна хэрэг манлаа. Тэр хөдөлгөөн боллоо. Ажлын шинэ орчинд дасан зохицох чадваргүй юу? Эсвэл хэтэрхий ядарсных ч юм уу? Өнөөс сохор хар чинь жаахан хөдөлмөр болж байснаа таг зогсчихлоо. Хөөхтүүдэд хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. Амжилт амархан ирдэггүй хойно бэрхшээлийг даван туулах хэрэгтэй. Туршилтаа саадгүй явуулахын тулд сохор харын багийнхны зарим нь тухайн газартаа үлдэж ажиглалтаа өргөжлүүлэх. Харин зарим нь ойр орчмын газарт хайгуул явуулж дахин нэгийг олж авахар болов. Шөнөөр цаг хугацаа маш хурдан урсаж байх шиг санагдана. Цаг талисан ч сохор хар ажил хийх шинжгүй хэвээрээ. Дээр нь эрлийн баг юу ч олсонгүй. Хөөхтүүдийн тест чадан хүлээж байсан сохор хараар аргалын бөмбөг хийлгэх кино ийхүү бүтлэг үйдэв. Анхны ажиглах туршилт ийхүү нурлаа. Өнөөдрийн туршилт амжилтгүй болчихлоо. Эцсийн үр дүн урьдчилан төсөөлөө яав. Юутач сохор хар маань ажиллагаа болчихлоо. Тиймээс өнөөдрийн туршилт амжилтгүй болсон гэсэн үг. Үнэхээр сэтгэл дундуур байна. Гэхдээ яах вэ? Судалгааны явцад тохиолдол зүйл. Маргааш өглөө нь шоргоолжны баг 2 дахь туршилтандаа бэлтгэж байхдаа мөн асуудалтай тулгуурав. Энэ удаад тэд шоргоолжнуудыг үүрнээс нь холдуулж буцах замаа хэрхэн олох, хэр их хугацаа зарцуулахыг харахаар болжээ. Гэхдээ тэд тухайн туршилтанд тохиромжтой шоргоолжны үүрийг олж чадсангүй. Хурдлаарай. Бүгдээрээ ирээрэй. Хин нь хамгийн түрүүнд олохыг үзье. Уяггүй хайсны эцэст шоргоолжны баг туршилтдаа ашиглах эвтэйхэн үүр олжээ. Тэд шоргоолжийг үүрнээс нь 25 см, 50 см зайд тус бүр холдуулж дараа нь тэднийг гэртээ хэрхэн буцахыг ажиглав. Хүмбэр шоргоолжны үрээс 25 см-ийн зайд нэг шоргоолж барьж агаарай. Тэгээд хамтдаа дуршуултаа эхлүүлье. Өөртөөхөө шоргоолжийг сайн харна шүү. Миний шоргоолж өөрлөгөө харьцглаа. Өөрөө олоход нь 1 минут 52 секунд зарцуулсан. Одоо арай хол зайнаас дуршиж үзье. 50 см-ээс буцаж чадах нь. 50 см бол тэдний хувьд нэлээд хол зай. Өмнөхийг бодвол тэд буцахдаа нэлээд цаг зарцуулсан. Өөрөндөө очиход хэдэн минут зарцуулсан бэ? 2 минут 32 секунд. 50 см-ийн зайд дуршилт дууссан. Одоо бид нэлээд зайтай 1 метрийн газарт зогсъё. Багийн гишүүд шоргоолжийг үүрнээс нь 1 метрийн зайд аваачхад богино хугацаанд харих замаа олж чадахгүй байгааг анзаарлаа. Миний эсрэг чиглэлдээ яваад байна. Чиглэлээ олж чаддаггүй. Юу арных зүг чигээ хайсаар л байна. Бас л эсрэг чиглэл рүү явчихлаа. Сино 3 минут 12 секунд. Чинийх ч очиж гэнэ үү? Болж байна штэ. 2 дахь нь очичихлаа. 3 минут 25 секунд. Хоёулаа 3 минут гаруй болоод л очичихлаа. Тийм ээ? Бусдынхан шоргоолж гэртээ арьж чадсангүй. Юунаас олов? Тэр пиромонгүй юм байна. Пиромонгүй байсан ч шоргоолж өөрөө олж чаддаг тийм ээ? Гэхдээ зохих хэмжээний цаг шаардагдана. Пиромоноо олбол л өөрлөгөө бусаж чадна. Тийм ээ хүүхдүүд ээ? Харин одоо цохны багийнхан Фукан цөлийн судалгааны станцад биологийн сорьц бэлдэж байна. Сорьцоо бэлтгэс өмнө түүний хийх багшийн талаар ойлгох ёстой. Сорьцнууд нь манай байгалийн шинжилгээ ухаанд маш чухал аж холбогдолтой.
Учир нь манай улсын байгалийн нөөц, био аюулгүй байдал, биологийн олон янз байдлын судалгаанууд бүгд сорьц дээр суурилдаг бөгөөд сорьцнууд нь био төрлийг тодорхойлох чухал баримт болдог. Тиймээс сорьц бүрэн тухайн организмуудыг судлахад маш чухал материал болдог. Олон биологчид тэр дундаа новелын шагналтнууд ч багасаа сорьц дээж цуглуулах дуртай байсан. Энэ нь тэдний хувьд байгальтай танилцах, судлах хамгийн гэгээлэг анхан шатны арга барил байсан. Тиймээс бид шинжлэх ухааны судалгаанд оролцож байгаа хүүхэд багчуудыг сорьц цуглуулахад нь урамшуулдаг. Эдгээр сорьцнууд нь ирээдүйд байгаль дэлхийг танин мэдэхэд хамгийн шилдэг материал хэрэглүүр болдог. Дахиад шөнө боллоо. Өнгөрсөн шөнө хөдөлж өгөхгүй, ажиллахгүй байсан өнөөс сохор хар чинь харин өглөө нь өгчихсөн байдаг байгаа. Сохор харын судалгааны багийнхан туршилтын биетгүй болсон тул томоохон асуудалтай тулгуурв. Хийгдэж байгаа туршилтыг талаар болохгүйн тулд өнөө орой олохоос нааш буцахгүй шүү. Маш их хүчин чармайлт гаргасны эцэст дахин өөр нэгийг олж чаджээ. Ялгцсан дойно. Хурдлаараа. Сохор харыг оллоо. Энэхүү нандин эрдэнэн туршилтын газар авчирлаа. Гэвч өнөөх нь аргалын бөмбөг хийх ямар ч хүсэлгүй бололтой. Энэ байдлаас үндэслэж доктор чинь судалгааны чиглэлийг газар дээр нь өөрчлөн сохор хард юу нөлөөлж хэрхэн удирдах байгааг гөөгтүүдээр ажиглуулжээ. Тэр зүгээ алдахгүй явж байна уу? Үүнийг та нар харж судалж болно. Гэрэл бараадаж байгаа эсэг гэх мэтчлээ. Гэрлээ унтрааж болно. Янз бүрийн шалтгаан бий. Дахиад нэг турш үзээрэй. Номор сэвж салхи гаргуул яад юм бол салхитай үед яах нь хар. Би эндээс нь сэвэл тэр салхины эсрэг явж байна. Салхи түнд ямар нөлөөтэй байгаа юм бол харсан уу? Одоо ингээд салхины туршилт амжилтгүй боллоо. Өөр ямар хүчин зүйл түнд нөлөөлөх нь вэ гэдгийг бодож үзээрэй. Энэ үеэр тус багийн зарим хүүхэд туршилтын ойр нэг сохор хартаа болно гэх найдалгаар ойр орчмын газруудыг нэгжин хайсаар байв. Та нар хардаа ихэнхдээ гэрэл өдөө явж байна. Хэдий тойрж явсан ч эцэстээ гэрэл рүү даялж байна. Бидний туршилт юуг нотолсон бэ гэхээр гэрлийн нөлөө их байдгийг олж мэдлээ. Туршилт эд явагдаж байхад генетийн золгүй явдал тохиолдох нь тэр. Багийн гишүүн Шоуш санамсаргүйгээр судалгааны цорын ганц эрдэнэн гიშгчлээ. Болгоомжтой. Хөөх наа төлөө. Гიშгээд алчлаа штэ. Яана. 2 сахар хар хоёулаа ингээд өгчлээ. Туршил гэдэг бол маш нарийн үйл явц. Тиймээс бүгдээр маш их болгоомжтой байх ёстой. Маавч та сохор хар олоо. Нөгөө сохор хар чи өгцөн. Яана. Нэг хүүхэд санаандгүйр гიშгээд алчлаа. Ямар хэцүү юм бэ? Сохор хар Баатармал ингээд тэнгэр рүү явчихлаа. Ээлтэй. Сохор харын хувь заяа тодорхойгүй байгаа тул энэ орооны туршилтыг дахин зогсоолоо. Би ганцхан байсныгаа дөнгөж сая санамсаргүй гიშгээд алчихлаа. Үнэхээр хэцүү юм байна. Тэрийг олоход амаргүй байсан юмсан. Маш их харамсаж байна. Бид хээрийн туршилт хийхэд янз бүрийн л зүйл тохиолддог. Шинжлэх ухааны судалгаа ер нь л ийм байдаг л да. Тоо томшгүй олон бүтлгүүтлэг гэдэг бол манай салбарт ингээл зүйл. Гэхдээ өнөөдөр бид бас зарим нэг зүйлийг ажиглаж амжсан маш их азтай гэж бодож байна. Сохор хар салхи ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг баталсан. Харин гэрэл нь сохор хар тодорхой хэмжээгээр нөлөөлд юм байна гэдгийг бас харлаа. Одоохондоо бид бүрэн дүгнэлт хийж чадахгүй 2 хоногоос дахиад олж чадах юм бол энэ туршилтаа үргэлжлүүлэх болно. Сохор харын судалгааны баг хөндхөн сорилттой тулгуурч байх энэ үед цохны багийнхан харин маш тайван байлаа. Тэдний ажил нь урсгал ус шиг амгалан байдлыг шаарддаг. Маш нарийн нямба кинор чигжүү ажил юм. Бараг л ногоо хэрчгтэй адилхан хэвлийн хэсэг гэж бодоод байсан чинь залгаа байдаг юм байна. Үнэн хэрэгтээ
2 хэсгээс бүрддэг юм байна. Урд нь би сорьц хийхэд гидээс дотрыг нь гаргаж авдаг. Харин бүлээг нь юусоо хасалдгүй байсан. Энэ үед бутны шоргоолжны баг судалгаагаа үргэлжлүүлсээр байв. Тэд 3 дахь шатны туршилтанд оржээ. Энэхүү туршилтын зорилго нь феромонуудыг хаасны дараах шоргоолжны хариу үйлдэлийг судлах юм. Дестералыг мөрдвөл шоргоолжийг өөр рүүгээ буцах замд янз бүрийн саад хийж дараа нь тэднийг өрөндөө ирж чадах эсхийг шалгах явдал. Хотод юм уу ойд салхигүй нам гүмд тэдний замдах феромон их байдаг. Харин энд тоос шороо их байд. Тэдний замдах феромоныг салхи хүлээлгээд дууссан байж магадгүй. Өөр газрынхныг бодвол эндхийн шоргойлж нь үнэрлэх мэдрэмж илүү хөгжсөн байж таарна. Феромоныхаа дагуу замаа олдог. Өнөөдрийн туршилтаа энхүү эхлүүлье. Тэд нар чухам ямар даалд чадвартайг мэдээ. Тэд эхлээд үүр рүүгэн буцах шоргоолжны замыг ээлсээр хаасан. Шороо шуурч эхэллээ. Тэдний зам хаагдлаа. Тэд замраагүй болчихлоо. Хардаа замраагүй болчлоо. Хэдэн минутад буцаж хэвэндээ орох бол харилцан шүргэлцэж байна. Мэдээл дамжуулж байгаа юм шиг байна. Хардаа аажмаар тэд нэр жоромтой болж эхэлж байна. Бараг л хэвийн байдлаа орчлоо. Хэдэн секунд зарчваа. 5 минут 15 секунд тэмдэглэж аваарай. Шоргоолжнуудад илүү бэрхшээл учруулахын тулд тэд модны томоохон мөчрүүдээр замд нь тээг тавив. Дээрээс нөхцөл байдлыг ажиглээ. Хүмүүс цөл төөрөд замаа эргэж олохдоо адилхан шүү дээ. Тэд оролцоор л байна. Хажуудаа шин зам гаргалаа. За энийг хардаа. Тэд тойрох болов эсвэл шууд дөгтлөх үү? За шоргоолчнууд хүчээ нөөцлөхийн тулд өндөр газрыг давж гарахаас биш тойрж явахгүй юм байна. Бутны шоргоолжинд нөлөөлөх феромонуудыг цаашид ажиглахын тулд багийн гишүүд шумуулын цацалгыг бас ашигласан. Энэ шоргоолжийг хар юм зөөх сонирхолгүй болсон байна. Энэ үнэрт тэдний сүрэг бүхлээрээ урагшлах чадлагүй болсон. Одоо хүртэл замраагүй байдлаас бүрэн гараагүй л байна да. Энэ үнэрт тэд феромонон алдсан. Харуй бүрий нөмөрч сохор харын багийнхан харьяат ажиллаа хийх цаг ирлээ. 2 шөнө дараалан бүтлэг үйдсэн тэд өнөөрөө том эргэлт хийж чадах болов. Энэ удаад тэд 2 сохор хартай байгаа. Урд шөнө гიშгэгдсэн нь азар амьд үлджээ. Өөр нэгийг нь багийн гишүүн Даабо олсон юм. Өдрийн эрэл хайгуулын үеэр олсон сохор хараа тэдний багт өгсөн байна. Энэхүү гентийн бэлэг нь багийн бүх гишүүдийн өнөөрөөний туршилтод итгэх урмыг нь дахин сэргээсэн юм. Сохор хар эхэндээ аргалын бөмбөг хийхээс татгалзаж тоосон шинжгүй холхиж байв. Харанхуйд гэрлийн нөлөөллийг ажиглаж өнгөрсөн шөнө дуусаагүй ажлаа үргэлжлүүлэх гэрэгтэйг доктор ч хөөгтүүдэд захив. Түүний баруун гар талд нь гэрэл тосч байна. Тэр энэ гэрлээр баримжаалж замаа олох болов эсвэл гэрлөөд явах уу? Яг тийм байна. За хар хөдөлж байна. Яг тэр гэрлэр замаа баримжаалж явж байна. Хэсэг байцсны дараа сохор хар тайвширч аргалын бөмбөг хийх авьяас чадвараа үзүүлсэн нь удаан хүсэн хүлээсэн хөөгтүүдэд баяр хөөргийг авч ирэв. За амаргүй байлаа хүүхдүүдээ. Өнөөдөр бид сохор харын аргалын бөмбөг хийх үйл явцтай танилцлаа. За хамтдаа харцгаая. Эхний алхам болох хэрчих үйл явцтай дуусглаа. Бид аргалын бөмбөгийн илэрхий дүрхийг эндээс харж болно. Аргалын бөмбөгний доод хэсэгт нь сохор хар эцсийн алхмаа гүйцэтгэж байна. Одоо аргалын бөмбөгөө өргөж босгоод энэ тэмээний хоргол дундаас салгаж байна. Хачирхал, догдлол, сэтгэл ханамж, гэгчлэн төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөн харанхуй шөнийг гэрэлтүүлэх мэт хөгжөв. Анхаарлаа төвлөрүүлэн мэрих хөөгтүүдийн нүүрэн дээр цаг хугацаа төр зог тусах шиг зарцжээ. Сохор хар аргалын бөмбөгөө үйлдвэрлэж дуусаад
Түлхэж өнхрүүлэх ур эрдмээ үзүүлэхэд бэлэн боллоо. За, дахиад ажиллах боллоо. За, амжилттай болох болоо. Бид чадах уу? За, алга ташаарай. Мундаг байна. Сохор хар гэрлийн нөлөөлөлд ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдхийн тулд доктор Чан аргалын бөмбөлөг өнхрүүлж буй сохор хар руу хурц гэрэл тусгахыг хүүхдүүдээс хүслээ. За, 1, 2, 3. Тэр гэрлийн төвд ороод ирсэн. За, одоо яахаа мэдэхгүй байна да. Юун гэрлөө гэж бодож явах шиг байна да. Олон гэрэлд яах юм бол гэрлийн хурц тусгалдоор сохороор ажиллахаа болно гэсэн бидний таамаглал буруу байсан юм бэ. Бид хурц гэрэл тосгосон ч сохороор ажилласаар л байна. Сохор харын шинжилгээний баг маш хүнд байсан. 3 шөнөig дамнан байж иж туршлага бүрэн дууслаа. Бид маш сонирхолтой хэд хэдэн дүгнэлт гаргасан. Эхнийх нь бол сохор хар аргалын бөмбөггүй үедээ гэрлийн дагуу хөдөлт юм бэ. Харин хоёр дахь нь бид өнөөдөр нягтлаа. Сохор хар бөмбөглөх явцдаа үйл хөдлөлөө өөрөө тохируулан удирдах байсан. Энэ нь Шавжийн тэмдэглэл киноны гол баатрын үндсэн дүртэй тохирсон төдийгүй Шавжийн ертөнцийн одон оронч мөн гэдгийг баталж байгаамаа. Сүүн замаар хөтчлүүлэн аялт юм бэ. Энийг одоо харж гинөө. Өнөөдөр сар тод байна. Шөнийн тэнгэр ч ялгуун байна. Одтой тэнгэр тэр чигээр нь сохор харын хөтөж болно гэж боддоо. Бидний туршилтын явцад ч сохор хар чиглэлээ удирдах минивар байнга өөрчилж байгааг нь харагдлаа. Хэрвээ бид түүн рүү хурц гэрэл тосхол гэрлийн нөлөөлөлд чиглэлээ алдаж бөмбөгөө өнхрүүлэхээс татгалзах юм болов гэсэн чинь яг эсрэгээр байлаа. Энэ юуг харуулж байна вэ гэхээр сохор хар мэтийн шавжнууд гэрлийн баримжаагүй болсон ч гэсэн аргалын бөмбөг их зангаан алдахгүй байх энэ хэв нь одоо бидний шинжилгээнд маш их ач холбогдол өгч байна. Хэдэн өдрийн уйггүй хүлээлт тэсвэр төвчээр эцэст нь ялалт авчирлаа. Амжилт хизээч амархан ирдэггүй. Шинжлэх ухааны судалгааны багийн бяцхан гишүүдийн хувьд хэдэн хоногийн оролдлогын дараа элсэн цөлийн эдгээр амьтад илүү тодорхой бодиттой өхөөрдөн болжээ. Учир нь ойлгох тусам хайр ивэлдэг. Мөн үүний зэрэгцээ цөлийн тэрхүү эздийн амьдрах арга хөөгтүүдэд эрүүл хайгуул илүү өргөн төсөөллийг бий болгосон. Цөлийн шавжнуудад өөр ямар хүч чадал, ур чадвар нуугдаж байна вэ? Энэхүү амьдралын хэв маягийг хүмүүс бид ашиглаж болох уу? Хөөгтүүдийн толгойд тоймгүй олон бодол эргэлдэж байгаа.